За машины газар ирсэн юм чинь жижигхэн яриа хийчих гэж бодлоо. Би урд нь ямар машинтай байсан бэ? Ямар машин барьж байсан туршлагатай вэ? Тэ 9 жилийн өмнө би анхны машин авч ирсэн. Миний анхны машин болохоор Toyota Ogo. Honda Civic байсан. Айгу хөөрхөн саарал өнгөтэй. Тэрийг би бүтэн жил гаруй унсан. Тэр машинаараа би Америкийн хөндлөн гол давхисан. Илээгээс Лас Вегас ороод, Денвер ороод, тэр дундын ямар мужичлээ тэрүүгээр явсаар байгаа Чикагод очиж исэн. Тэгээ Чикагод 2 сар болчоод Чикагоос дараа Niagara Falls буюу Канадын хил дээр очиод тэгээд Нью-Йорк ороод, DC ороод, буцаад Чикагод ирээд тэгээд буцаад илээдээ ирж исэн. Тэгэхээр би Хондогоороо би Америкийн хөндлөн гол тавьсан, айгу зөрөгтэй байсан, айгу гоё байсан надад бол. За тэгээд дараа нэг жил гаруй унаад би чинь нэг Uber хийгээд хэлсэн. Uber хийгээд эхэлсэн чинь нөгөө утас амар халаад тэгээд уцайг халаад исэн байхгүй. Тэгээд дээрээс нөгөө хүмүүс машин дээр орж ирэнгүүт хүү эсэгээ асаагаа чигээд би бүр эсэгээ асаагаа тулцсан байгаа сая нөгөө барээгээ бахираад тэгсэн ирнэ нөгөөх нь юу яж өгөхгүй халж өгөхгүй. Тэгээд би за окей гингүүтээ би ер нь бол бенз авмаар байсан. Дандаа бенз аавна гэдэг юм чи. Бенз юм уу бэмбэ аавна гэдэг би. Тэгээ бенз аавыгээд очисон чи чам бенз өгөхгүй. Эхлээд чи лакшери машин унсан байх хэвээр. Тэгээ дээрээс нь чи дараа үеж 5 жилийн туршлагатай байх хэвээр гэд тухайд яг тэгсэн. Тэгээд би за окей гэдгсэн чинь чамд бол гэхдээ лакшерийн 3 машины сонголт байна. Чи Lexus авч болж гин. Audi авч болж гин. Тэгээд Infiniti авч болж гин гэсэн байхгүй. Тэгэнгүүт нь би монголчууд бүгдээрээ Lexus ундын юм чинь Lexus авмааргүй байна гэсэн. Тэгээд Audi болохоор би угаасаа бенз юм уу бэмбэ авах учраас team герман машин авах юм чинь би яахгүй гэж бодоод тэгээд Япон машин юм чинь Infiniti ч гэсэн тэгээ нэр нь бас гоё таалагдаа. Тэгээ би яг Infiniti авч ирсэн. Тэгээд Infiniti-гээ аваад жижиг SUV Q50 илүү дээ яг нэг team-ийг нь авсан. Яг 3 сар унаад миний Infiniti Q50 total loss буюу нөгөө дахиж ашиглах боломжгүй болсон. Америкт яадаг вэ гэхээр total loss гэдэг нь болохоор одоо чиний үндсэн машины одоо арамд нь ингээд яахан доголдолд орчих юм бол энэ авалт орчлоо. Дараа нь аягүй тийм том өдрөл гарна гэд буцаагаад хураагаад авчдаг. Уул нь бол яг намайг гэрэл тохион дээр зогсож байхад араас ирээд мөрөгцсөн байхгүй. Зогсож байхад ирээд мөрөгцсөн. Тэгээд арын зүүн талын гүпэр нь л жоохон хонхоосон байхгүй. Тэгээд би засаад буцаад өгөх бах та гэсэн чинь тэгээгүй. Тэгээд би ерөнхийдөө ийм спорт машин дуртай уралдан гэж би боддог гэсэн байхгүй. Тэгээд тийм болохоор за яах вэ нөгөө нас явах тусам чинь ингээл уралдах энэ төр чи ингээл те за гэнэ зэрэг жоох яадаг ч те манай найз охин бас бити уралдаараа ариуна гуйж байна. Бити уралдаанд ороод тэр чи айгу danger штэ гэж хэлсэн болохоор би за гэд найз охиныхоо өгөнд ороод уралдах байсан байт юм аа. Тэгээд би чи спорт машин авна гэдэг төсөв ахгүй. Тэгээд уралдахгүй ч гэсэн би ямар ч спорт машин авъя гэд тэгээд Infiniti дээр очиод нөгөө 3 сарын дотор нэг машин аваа pay off хийсэн болохоор би тэнд амар тийм good юу үүсчихэж байгаа. Одоо түүх үүсчихэж байгаа. Энэ хүн чинь машин аваад 3 сарын дотор pay off хийчихсэн амар мөнгөтэй мэлг ойлгочихж байгаа байхгүй юу ерөөхдөө бол. Тэр тодлоос бол мөнгө төгрөг нь яаж төлөгцсөн ерөөсөө хамаахгүй. За тэгээд ягаад гэхээр энэ иншүрэнсээр шийдэгдчихдэг. За тэгээд би Q50 буюу спорт маягийн 3.6 мотортой урт тийм гоё машинтай болсон байгаа. Ийм Almond-ийн бор улаан хөрөн өнгөтэй. Тэр бол өстө үнэхээр гоё машин байсан. Би тэрийг яг нэг 2 жил гаруй унсан. Яг битүү Uber хийсэн. Яг 2 жил би 76,000 бараг 80,000 шахуу тулгсан. Ягаад гэвэл Uber хийжсэн учраас тэгээ яг 2 жилийн дараа бас хурдын зам дээр явж байгаа би мөргөлдсөн. Бороо орж ирсэн. Миний араас машин мөргөд тэгээд би нөгөө өрүүлээ удирдах чадваргүй болоод хөндлөн давхицсан. Хөндлөн давхиад өөр машин хажуугаас нь очиж мөргөөд тэгээд тэрний бас л уртлын гүпэр нь л ингээд нэг жоохон хонхоосон байхгүй юу. Тэгсэн чинь бас тоотлоос болсон. За тэгээд тэрний дараа яасан бэ гэсэн чинь яг тухайн үед тэр чинь 18 он 19 он юм байна. 19 он байсан. Ерөнхийдөө ингээд нэг жоохон миний эдийн засаг жоохон хэцүү байсан. Аягүй их кредитийн өртөө байсан. Тэгээд би яасан бэ гэхээр миний оноо айгу унтсан байхгүй. Оноо унахаар ингээд машин авахд амар хэцүү болчдөг. Ингээд хүмүү өндөртэй. Тэгээ баргийн газар надад машин өгөхгүй. Infiniti хүртэл надад машин өгөхгүй гэсэн байхгүй. Тэгээ тэрний яасан гэсэн чи би 1-2 удаа payment хосорсон байсан. Тэгээд энэ payment-ээ хосроочж гин. Энэ бол жоохон найдваргүй те одоо юу гэж үзээд тэгээд payment хийх чи төлбөр гэсэн үг шүү дээ. Яг сар болгоныхоо хугацаанд төлөх ёстойгоо хугацаанд төлөөгөө хугацаа нь ухарцаан л гэсэн үг. Нэг 7 хоног ч ухарчлуу яачлаа.
Тэгээд тэр чинь сар дотор л төлөх ёстой шүү дээ. Тэгээд тэрэндээ ч би айгу том сургамж авч байгаа байхгүй. За би ер нь ингээд машины төлбөрийг ерөөсөө сар зард нь яаж болохгүй юм байна. Оноо унахаар ингээд юм байна гэл те. Нөгөө Америкт ирээл хүмүүсийн туулах хэвээр бүх юмыг туулаад явж байгаа байхгүй те. Хин ч энийг заагаагүй тэгэл яг өөрөөрөө л явж байгаа юм чинь тэгээ Монгол хүмүүс ч бас жоохон хинэггүй идэгчтэй ингээд нэг сүг талаад лөхөр амар гэдэг шиг тэгэл за явах тай болно доо гэд яваад идэг. Тэр бол тэгдэггүй. Америкт болохоор бүх юм яс дүрмтэй, юм журамтай те оноотой тийм идэг болохоор тэгээд надад ямар ч машин өгөхгүй байж байгаа би Carfax гэдэг машины тийм дилер дээр очсон. Тэр болохоор жоохон үнэтэй зардаг байхгүй юу. Үнэтэй зарахч байхдаа хүүн өндөр байдаг. Ягаад гэхээр миний оноо муу байгаа учраас хүү айгүй өндөртэй. Тэгээд би чи Infinity-гээ сарын $500 төлдөг гэсэн. $499. Тэгээд $499 буюу $500 төлдөг гэсэн. Тэгсэн чинь би Nissan авч байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр өөр машин авах нь үнэн амар үнэтэй. Тэгээд би хямдхан машин аваад Nissan сонгоод Nissan Altima сонгосон улаангийн. Тэгсэн чинь тэр машины төлбөр нь сарын 450. Би Infinity буюу одоо luxury машин унж байгаа үнийн дүн адилхан. Тэр Nissan буюу зүгээр энгийн машин унж байгаа дүн яг адилхан байсан. Тэгээд нөгөө би ч яг luxury машин унж агаад юу унахаа болцсон чинь Nissan унсан чинь би амар олон юм өгүүлж хэлсэн. Ингээд эсээ нэргээд ажиллахгүй амар халаа тий. Миний уцыг сэнгэлсэн чинь пүүл болтол ингээд 100 болт сэнгэлэхгүй тий. Тэгээд амар тухгүй ингээд судал муудал нь бүрээс нэг арьсан биш ингээд даун тий. Ингээд нөгөө хүн чинь амар муу юмд амархан тасдаг шүү дээ тий. Гоё юмд чи ингээд амархан тасчдаг. Тэгээд хүү энэ машин чи тэгдгүй юм ингэдгүй юм уу гэх. Миний Infinity чи юм лүктэй байсан. Тэр чи лүкгүй байхгүй тий. Ингээд нэг тийм PR гэсэн тий. За PR нь цаашаа. Тэгээд ерөөхдөө надад таалагдахгүй байсан. Тэгээд би за энэ машин нэстэ мөргөлтчихсэн. Нэг жилийн дотор өстө мөргөлтөөд өстө нэрээ өөр машин авахсаа нэг би мөрөөдсөн. Тэгээд жил унсан. Жил унаад өстө жинкнээсээ мөргөлдсөн. Миний хүснээр мөргөлдсөн. Манифест гэдэг чинь амар үнэн байдаг шүү. Тэгээд яг би Uber-ийг явж исэн чинь хүн авах байсан чи нөгөө хүмүүс нь юу байсан байхгүй чи хоол аваад хүрээд дэргээд кино продакшн дээр хоол аваад очиж явсан чи мөргөлдсөн. Тэгээд миний урдлаас стас хам дээр машин орж ирээгүй миний урдаар ороод би тарамсаг гიშгсэн боловч амжаагүй. Тэгээд тэр миний буруу биш учраас нөгөө нэг мөргөлдсөн түүхэн дээр тийм муу түүх бол орохгүй. Тэгээд би машин авах гэсэн чи миний нөгөө оноо чи стил муу байгаа шүү дээ. Тэгээд явж чадахгүй. Тэгээд би Uber хийжсэн учраас Uber нөгөө машин рентл өгдөг байхгүй. Машин рентлээд одоо сар болгон 7 хоног болгон $220 гэсэн хаа. $220 орчин. Тэгэхээр сарын 800 юу $1000 би төлж байгаа байхгүй зөвхөн машины рентэнд. Тэгээд тэрийг яах вэ гэхээр би тэр машиныг унаад Uber хийх ёстой. Бусад хувийн хэрэгцээндээ сунж олно. Хувийн хэрэгцээндээ нэг 7 хоног 100 майл явах ёстой шийдвэр нэг тиймэрхүү юмтай. Тэгээд би угаасаа хувийн хэрэгцээнд нэг явахгүй угаасаа Uber хийдэг юм чинь нөгөө Uber хийжсэн ч гэсэн ингээд нөгөө тэр газар руу ажил амжуулах гэж байгаа тэр газар руу Uber гэж очиад туцаад Uber хийгээд явчихдаг гэсэн болохоор тэр нь алгайгүй байсан. Тэгээд би нэг 2-3 сар яг туристийн машин унжгаад тэгээ миний оноо яг гайгүй болж эхэлсэн. Яг пандемик ч болж таарсан. Тэгээд би бас жоохон яг тухайд Uber ингээд аз болж Uber айгуу сайн хийж эхэлсэн байхгүй. Би ч Uber-ээр нэг 7 хоногт нэг $1500 $1000 хийдэг байсан бол би 7 хоногт $3000 хийж эхэлсэн. Тэгээд $3000 хийж эхлээд би мөнгөө цуглуулсан. Тэгээд би уршилгаа $2000 төлөөд тэгээд би чи бензэл аавна гэжсэн хүн чинь BMW авсан байгаа. Тэгээд хүү бас гайгүй 5.99-тэй тий. Тэгээд 2000 тэр чин 2000 би 21 онд авсан гэдэг чи би 2018 оны BMW X1 авсан. Blue X1 авсан. Тэгээд миний BMW бол би BMW-д маш дуртай. Тэгээд би хэлсэн байхгүй би хамгийн лагчрын загварыг авнаа. Дээрээ лүктэй авах хэвээр, суудлынхан доторхон цагаан өнгөтэй авах хэвээр, машин нөөрэ цэнгэр авах хэвээр гэсэн чинь зарж исэн үнэ гэсэн байхгүй. Чи ямар амар юм сони юм үст юм бэ те. Яг над машин чи манад байхгүй нэ. Наа чи юм лагшри ингээд машин болгон тийм байдаг юм аа гэдгсэн байхгүй. Тэгэхээр би үгүй байгаа. Зүгээр чи өөрөө шалга гэдгсэн чинь хөө ямар сони юм бэ гэдгсэн чи одоо яг ингээд кар холдероор ингээд машинууд орж ирсэн чинь сайтан дээр ч тавигддаг машин миний яг машин яг тэгж орж ирсэн аах. Тэгээ би чи бүр шууд өөрөө дуудаад яг тэгж идээд авсан. Тэгээд би BMW-гээ унаад одоо 21 оноос 25 он гэдэг чинь би 4 жил те 4 жил унсан байна. Тэгээ миний цэнхэр машин урдны машинууд чинь дандаа л 1 жил 2 жил хамгийн удаан нь 2 жил те тэгээд нэг жил гаруй унаад ингээд машин байхгүй болчиход байсан. Тэгсэн чинь би BMW дээр яг удсан байхгүй юу. Тэр чинь нэгдүгээр цэнхэр өнгөтэй машин байсан. Хоёрдугаар айгүй хөрх мини SUV буюу мини Jeep байсан болохоор тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө машин тэгээд хажуугаар нь манай нөхөр чинь 22 оны
Toyota Camry яг 22 онд авсан байхгүй юу? 22 оны 4 сард 22 оны Camry авсан. Тэгээд яасан бэ гэхээр ийм хайбрид машин бензин айгу бага иддэг юм байна. Айгу дажгүй юм байна гэдгийг мэдсэн. Би ч одоо Uber хийдэг байсан юм л спорт машинаар Uber хийдэг байсан юм чи. Тэгээд ямар ч байсан окей айгу бензин бага иддэг юм байна. Айгу зүгээр юм байна. Toyota бас нэг тийм тухгууч бас биш юм байна. Зүгээр юм байна гэсэн сэтгэл төрсэн байсан. Тэгээ манай нөхөр болохоор хоёлаа их аялтын юм чинь хоёлаа гоё том машинтай олъё гэд тэ. Тэгээд уул намайг яг бенз авах зөвшөөрч лээсэн л та. Тэгээд хоёлаа үнэхээр бенз ингээд надад таалагдаад майл зайл нь бага байгаа тийм байх юм бол авъя гэдэг чсэн. Тэгээд би хамгийн сүүлд машин яг хурд орон би ChatGPT рүү асуусан байхгүй юу. Бензин давуу тал юу вэ, сул тал юу вэ ингээд. Давуу тал нь болохоор лагш ширээ гоё гэж байгаа. Сул тал нь гэсэн чинь одоо тэ 100,000 майлаас дэше бол чи юу яана. Сар жилдээ айгу том засвар хийнэ. Тэгээд дээрэс нь чи юу яана. Тэгээ сарын ингээ нөгөө нэг зардлууд айгу өндрөө гэд би бэмбэ дээр тэрийг харцсан байсан байхгүй ингээл нэг 10,000 явал тос мастаа сэлдэг Toyota ч бараг 100,000 авчиж сэлдэг тий нөгөө нэг наклаад дуурдаг лөө тий тэгэл тэр мөрнээс ахуулаад ингээл тэгэл заавал юм үнэтэй синтетик тос хийх хэрэгтэй гэл ингээд бэмбэ чинь амар үнэтэй хахад бенз тэрийг бүр 2 дахин давталж ирсэн байхгүй тэгээд манай нөхөр болохоор энэ машины чинь ингээ авчих юм бол чулуур штэ дараа нь өөр машин авч болно штэ гэхээр юм бэ за тэгээд одоо байгаа буюу 2022 оны Toyota Hybrid XL-ийг авсан байт юм аа. За тэгээд дараагийнхаа бичлэгээ бас гоё машинтай холбоотой бас гоё бичлэг оруулна. За.